Өдрийн мэд хүргэе үзэгчдээ 13 цагийн мэдээ эхлэж байна. Эзэлтийн ерөнхий шалгалт маргааш орон даяар 12 цагаас Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ жил эзэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр улсын хэмжээнд нийт 40,388 шалгуулагч бүртгүүлсэн байна. Эзэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлийн 27 хөдөө орон нутгийн 22 байранд авах юм а. Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.cgmen вебсайтаар орж бүртгэлийн дугаар нууцыг ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваараа хэвлэж авахыг боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Хэвлэхдээ эхлээд шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод хувийн мэдээлэл гэсэн хэсгийг сонгох юм. За дараа нь зүүн дэнд болонд байрлах хэвлэх гэсэн хэсэг дарж хэвлэх ёстой юм а. Шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалт болон эзэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгэлийн хуудас, суудлын хуваар, бүрэн дунд боловсролын үнэмлэх, за түүнээс дээш боловсролын баримт бичиг, цэхэн үнэмлэх болон мөн түүнтэй адилдах баримт бичгүүдийг бүрдүүлж ирэхийг боловсролын үнэлгээний төвөөс анхааруулсан байна. Монгол Улсын засгийн газар 2013 оны 317 дугаар тогтоолоор улсын төсвийн концессор нийслэл 72 баг сургууль цэцэрлэгийн цогцлборыг барихаар шийдвэрлсэн байдаг. Тэгвэл баг сургууль цэцэрлэгийн цогцлборын барилга угсралтын ажил 70% гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Эх 10 дугаар сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа юм. Нийслэлийн нийгмийн хөгжил хариуцлагын төслүүдийн удирдагч нийслэлийн засаг дарга урлагч анхмаагийн ахалсан 72 сургууль цэцэрлэгийн цогцлборын барилгын ажилтай холбоотой шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар цогцлборын барилга угсралтын ажлын явц сайн байгаа бөгөөд эх 10 дугаар сарын 1 гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгааг хэлж байна. За харин нэмж 15 баг сургууль цэцэрлэгийн цогцлборын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байгааг мөн хэлж байна. Нийслэлийн засаг дарга урлагч анхмаа шинээр баригдах 15 баг сургууль цэцэрлэгийн цогцлборын байршлыг судалж яаралтай дүгнэлт гаргахыг нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт за мөн газрын байршилтай холбоотой асуудлыг шийдвэрлэн нийслэлийн засаг даргын захирамж гаргуулган шийдвэрлэхийг нийслэлийн газрын албанд байршлын судалгаа болон бусад байдалд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн эхний ээлжинд баригдаж байгаа 15 барилгын ажлын хугацаанд багтаан хүлээлгэн өгөх шинээр баригдах 15 барилгын ажлын зураг төсөвт нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөлт хийхийг хэрэгжүүлэгч компанид даатгалаа. Сэлэнг аймгийн багш нар боловсролын системийг шинчилж заах арга барилаа сайжруулах үүднээс багш нар зориулсан сургалт зохион байгуулж байна. Олон улсын боловсролын салбарт нэлээд эрчимтэй явагдаж байгаа боловсролын салбарын шинчиллийг эх жилээс сургалтын хөтөлбөртөө хэрэгжүүлж хэлэхээр зорьж байна. Сургалтаар боловсролын салбарт нэлээд эрчимтэй явагдаж байгаа шинжилгээний талаар аймгийн багш нар харилцсан санал солилцож зөвлөлдлөө. За уг шинжилгээ нь систем боловсрол буюу байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математикийн ухааны нэгдмэлийг хэлж байгаа юм а. За үүнийг сурагчдад бага ангиас нэглэн хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэдгийг багш нар хэлж байна. Олон улсын боловсролын салбарт нэлээд эрчимтэй явагдаж байгаа боловсролын салбарын шинжилгээг эх жилээс манай улс хэрэгжүүлж эхлэх юм. За одоогийн байдлаар Сэлэнг аймагт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Сургалтын үеэр Сэлэнг аймгийн 32 сургуульд 711 багц хэрэглэх түүнийг нийлүүлжээ. Тэгэхээр энэ төсөл бол үндсэндээ дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. За нэгдүгээр нь бол юу гэхээр баг боловсролын байгалийн ухаан, математикийн сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг сургуулиуд нийлүүлэх хэрэгтэй. За одоо энэ бүлэд тавьсан байж байгаа энэ одоо хэрэглэгдэхүүнүүдийг үндсэндээ сургууль болгонд орчин гэсэн. За хоёрдугаарт нь бол ер нь багш нараа бэлтгэж байгаа, сургаж байгаа, дадлагжуулж байгаа. Сая ихэд одоо 4 хоногийн сургалтыг бүх Сэлэнг аймгийн 30 сургуулийн 27 сургалтын менежер, за багангийн 109 нийтээр 136 хүний сургалтыг 4 хоног дотор багтааж хийж байна. За 3 дахь бас нэг зорилго нь болохоор энэ хөтөлбөр өрөөнд үндсэн хэсэг нь бол сургуулиуд тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж байна. 15, 16, 17 онууд 1-2 дугаар шатнд хэрэгжсэн. За энэ 17, 18 онд 3 дугаар шатны одоо төсөл шатны төсөлөөр хэрэгжиж байна. Аюул асуудлыг шийдэхэд хүүхдүүдэд математикийн ухаан, байгалийн ухаан, мэдээлэл зүй, технологи зэргийг уялдаа холбоотойгоор ашиглах мэдлэг мэдээлэл дутагддаг. За тиймээс хүүхдийн математик сэтгэлгээг нь багаас нь хөгжүүлэх энэ шинж чадварыг алдагдуулахгүй байх нь STEM сургалтын гол зорилго шиж байгаа гэдгийг багш нар онцолж байгаамаа.
Өмнөговь аймгийн удирдлагууд иргэд хөдөлмөрчдийнхөө эрүүл мэндэд анхаарч хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор жил бүр өглөөний дасгал арга хэмжээг зохион явуулдаг байна. Энэ удаагийн арга хэмжээнд 1200 гаруй иргэд хамрагджээ. Өмнөговь аймгийн иргэд хөдөлмөрчдийг нийтийн байнгын тамираар тогтмол хичээллүүлж бие биедрийг нь чирэгжүүлэх үүднээс олон арга хэмжээ зохион байгуулдаг байна. За үүний нэг нь өглөөний дасгал юм. Архи тамхи бидний сонголт биш амьдралын зөв хөвшил болсон биеийн тамир спортоор хичээллээ. Эрүүл мэндийн эрхэмсэн хариуцлагатай иргэн үрээнд ор жилбэр уламжлал болгон зохион байгуулагддаг байна. За Өмнөговь аймгийн Төв Далан задгал цамын хэмжээнд өглөөний дасгал гүйлт арга хэмжээнд 42 байгууллагын 900 гаруй төрийн албан хаагч 300 гаруй хүн хамрагдсан байна. За 5 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа уг тэмцээн 15 суманд амжилттай хэрэгжсэн байна. 10 сум за 70 дотор нийлээд нэг 25 мянган хүн бол яг энэ өглөөний дасгал хөдөлгөөнд бол оролцсон байж байна. Тэгэхээр бид нар бол намар өвлийн бас бүжгийн арга хэмжээнд 9 мянга гаруй хамруулсан. За аймгийн төв дээр бол нэг 9800 бас өглөөний гүйлтийн арга хэмжээнд оролцсон байж байгаа. Тэгээд ингээд нэг үзэхэр юм бол энэ жил бол нэг 40 гаруй мянган хүний өвлийн дасгал хөдөлгөөнд бол давхарсан тоогоор ингэж хамруулсан байна гэж ингэж үздэг. Жилээс жилд бол оролцож байгаа хүмүүсийн тоо бол ихсэж байгаа. Тэгээ манай хамт бол яг байгуулагдсан цагаас нь эхлээд нэг удаа тэргүүн байрыг эзэлсэн, 2 удаа дэд тэргүүн байрыг эзэлсэн, за 1 удаа тусгай байр гэдэг ингээд яг 4 жил болох энэ хугацаанд маш хамт олноор идэвхтэй сайн оролцож ингэж манлайлж оролцсон. Тэгээд нийт өмнөговчуудаа, нийт далан задгчуудаа энэ дасгал хөдөлгөөнд идэвхтэй хамрагдахыг уриалъя. Энэхүү өглөөний дасгал гүйлтийн арга хэмжээнд жилбэр 2 сарын хугацаатай хэрэгждэг бөгөөд ард иргэдийн хамгийн их стресс ядаргаанд ордог үе буюу 4-р сараас эхлэн зохион байгуулагддаг байна. 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд оролцож байгаа ард иргэдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн хандлагатай байна. Сүхбаатар хотын өнгө төрхийг нэмэгдүүлж цахилгаан эрчим хүчийг хэмнэх үүднээс хот доторх гудамж зам талбайн гэрэл түлгийг лед гэрэл болгох ажил үе шаттайгаар хийгдэж байна. Энэ удаад төв зам дагуух 338 гэрлийг лед гэрэл болгон солиллоо. Сүхбаатар хотод гудамж зам талбайн нийт 1000 гаруй гэрэлтүүлэг байдгаас энэ удаад төв зам дагуух 138 гэрлийг сольж лед болгосон байна. Хуучин гэрлийн хувьд нэг гэрэл нь 250 ваттаар ажилладаг. За харин шинээр сольж байгаа лед гэрлийн хувьд 150 ваттаар ажилладаг байна. Ингэснээр хотын өнгө үзэмжинд нөлөөлөхөөс гадна цахилгаан эрчим хүчийг 50% хүртэл хэмнэх боломжтой байгаамаа. Эхний ээлжинд хороолоос гурвалжин хүртэл 68 гэрэл, гурвалжингаас гэрэлт зогсолбор хүртэл 68, нийт 138 гэрлийг лед болгосон байна. Энэ лед гэрлийн давуу тал нь бол цахилгаан хэмнэлттэй. Манай байгууллагууд цахилгаанд одоо зуны үйлдвэрлэлд 5 сая төгрөг төлж байна. Тэгэхэд одоо 50% буюу 2 сая 500 төгрөгийн зардал гарахаар энэ тооцоо хийсэн үндсэн дээр ингээд лед болгож байна. За одоогийн байдлаар гэрэл зохицолборын засварын ажил хийгдэж байна. За цаашид хотын өнгө төрхийг сайжруулах үүднээс үргэлжлүүлэн үлдсэн гэрлүүдийг лед гэрлэр солих ажил үе шаттайгаар хийгдэх юм байна. Сэлэнг аймгийн онцгой байдлын газраас гал төмөр унтраах аврах ангийн салаа бүлгийн бэлтгэл бэлэн байдлыг дэвшлүүлэх чиглэлээр албан хаагчдынхаа дунд тэмцээн зохион байгуулжээ. Тэмцээн байлдааны тархалт, уран жолоодлого, холбоо зохион байгуулалт гэсэн төрлүүдээр 2 үе шаттайгаар явагджээ. Гал төмөр унтраах аврах ангийн салаа бүлгийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр онцгой байдлын ерөнхий газраас гаргасан нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу Сэлэнг аймгийн онцгой байдлын газар ажил мэргэжлийн тэмцээнийг зохион явууллаа. За онцгой байдлын газрын харьяа гал төмөр унтраах аврах 36 40 61-р анги болон эрен хайх аврах ангиудад тус бүр өөрсдийн анги салбарууд дээр уг тэмцээнийг зохион байгуулан явуулж шалгарсан алба хаагчид онцгой байдлын газар дээр шилдэгээ тодрууллаа. Монгол улсын хэмжээнд онцгой байдлын асуулт хэрэгсэн байгууллагын албан хаагчдын чадварыг ард иргэдэд мөн тэдэндээ одоо мөр зэрэгцсэн үг гүйцэтгэж явж байгаа албан хаагчдаас одоо ямар төвшөнд байна гэдгийг одоо гаргаж ирдгээр энэ одоо тэмцээний онцлог байдаг. Дээр нь манай онцгой байдлын байгууллагын онцлог байж байгаа ард иргэдийнхээ амгалан тавин байдлын төлөө цаг наргүй тангар өргөн одоо зүтгэж байдаг. Өөрөөр хэлбэл тав хүн мэдж байгаа хостон гаргахтан албан хаагчид, цэргийн албан хаагчид. Тийм учраас бол бид нэр өнөөдөр энэ одоо байгууллагынхаа түүхтэд энэ сайхан байгууллагынхаа энэ одоо уламжлалсан тэмцээнийг зохион байгуулж байгаа да баяртай байгаа. Ер нь бол манай онцгой байдлын газрын хэмжээнд бол жил бүр уламжлуулсан албан хаагчдынхаа дунд одоо 6 төрлийн тэмцээнийг зохион байгуулж явуулдаг. За энэ одоо уламжлалт тэмцээн маань бол удахгүй мөн 6 сарын сүүлээр зохион байгуулагдав. Үүнтэйгээр одоо энэ одоо тэмцээнийхээ бэлтгэл ажлыг анх хүрээд бол манай
энэ өдрийн тэмцээний одоо гол ачаал бүгд бас оршиж байгаа. Энд одоо манай албан хаагчид маань бэлтгэл хийгээд бэлтгэлтэй гарцсан ингээд жигдрээд явж байгаа. Тэмцээний байлдааны тархалтын төрөлд гал төмөр унтраах аврах 36 дугаар ангийн аврагч гал сөнөөч даваа жаргал уран жолоодлагын төрөлд гал төмөр унтраах аврах 40 дугаар ангийн жолооч бүрэн жаргал холбоо зохион байгуулалтын төрөлд гал төмөр унтраах аврах 40 дугаар ангийн дуудлага хүлээ авагч Хишиг Баярнаар тус тэргүүлж өргөмжлөл медалаар шагнагджээ. «38 жилийн түүхтэй баруун бүсийн ууган их сургууль бол ховд их сургууль 35 дахь удаагийн төгс өвчтөө үджээ. Төрийн өмчийн магадлалын идэвхжлэгдсэн Алтан галс одонтой баруун бүсийн боловсрол соёл шинжлэх ухааны төв ховд их сургуулийн 35 дахь удаагийн Эрдмийн баярын үйл ажиллагааг байгалийн шинжилэл технологийн сургууль оюутны холбоо хамтран зохион байгууллаа. 2016-аас 2017 оны хичээлийн жилд ховд их сургуулийн бакалаврын төвшөнд 700, магистрийн төвшөнд 172 оюутан төгсөж энгэрийн тэмдэг дипломоо гарт авлаа. Нийтдээ 872 оюутны 18 нь үеийн нөхдөд манлайлан суралцаж улаан дипломоо хүндэтгэлтэйгээр сургуулийн удирдлагуудаас гартан авсан юм а. За ховд их сургуулийн онцлогийн хувьд бол 1979 онд байгуулагдсанаас хойш баруун бүс нутаг төдийгүй Монгол улсын одоо багш бэлтгэх багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд бол ихээхэн хувь нэмрээ оруулсан ийм ууган сургуулиудын нэг байгаамаа. За манай багшлах боловсон хүчний хувьд Монгол улсын гавьяат багш 3, зөвлөх профессорууд бас мөн одоо олон доктор нэр гарсан судлаач нар бол ажиллаж байна. Эдгээрээс гадна бас мөн бүгд найрамдах хятад ард улс, Оросын холбооны улс бас мөн одоо өндөр хөгжилтэй орнуудаас олон багш нар хичээлийн жил бүр өргөдөн ажиллаж байна. Гаргасан бүх амжилтуудыг маань үнэлээд өнөөдөр шилдэг төгсөгч болж төгсөж байгааж маш их баяртай байна. Баруун бүсийн универсиад их тэмцээнээс дараалал нь хошоо алтан медаль авсан байгаа. Теннис волейболын төрлөөр тэгээ ийм одоо спортлог оюутан болсондоо маш сэтгэл өндөр байна. Ховд их сургуулийн англи хэлний багшийн мэргэжлэр төгсөж байна. 2013 онд элсэж орсон. Тэгээд юу ч гэсэн их сургуулаа бас амжилттай төгсөж байгаа даа. Тэгээд бас намайг ингэж амжилттай төгсгөө төсөл тэмцсэн мэдээж гэр бүлийнхэн багш нар найз нөхөд гээд бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд бас нийт төгсөгчдтэй Эрдмийн баярын мэд хүргэе. Амьдралд нь аз жаргал эрүүл нэг сайн сайхныг хүсье. Ховд их сургуулийн 35 дахь удаагийн төгсөлтийг амжилттай дүүргэж амьдралын их далайд хүл тавьж байгаа нийт оюутнуудтай багш ажилчид өндрөөс өндөрт амжилт хүсэж байлаа. За цаашид их орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад чадварлаг боловсон хүчин бэлтгэн гэдгээ багш нар онцолж хэлсэн юм а. Харангуурын цагийн мэдээ гадаад мэдээгээр үргэлжилж байна. Оросын сөрөг хүчний нөлөө бүхий улс төрчдийн нэг Алексей Навальныг Москва хотод олныг хамарсан хууль бус жагсаал цуглаан зохио байгуулсан хэрэгээр 30 хоногийн хугацаагаар хорих шийдвэр гаргажээ. Навальныг олон нийтийн эмх журмыг дахин санаатаагаар зөрчсөн хэрэгт буруутхан 30 хоног саатуулан хорих шийтгэл оногдуулсан байна. Түүнийг даваа гарагийн орой Москва хотын Симоновын шүүхэд хүргэж засаг захиргааны хууль зөрчин зохиох журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар олон нийтийг өдөөнд төрхөрч жагсаал цуглаан зохион байгуулсан буруутгажээ. Түүнчлэн хууль сахиулагчдын тавьсан шаардлагыг хүлээн авалгүй эсэргүүцэнд буруутгасан байна. Навальныгийн эсрэг 2 үйлдэлийн дагуу протокол үлдэж захиргааны арга хэмжээ аван 30 хоногийн хугацаатай саатуулахаар шийдвэрлэжээ. Даваа гарагт тэмдэглэсэн Оросын үндэсний баярын өдрөөр Навальны тэргүүтээ Оросын сөрөг хүчнийхэн Москва, Санкт-Петербург болон бусад хотуудад олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Оросын хотуудад болсон жагсаалын үеэр сөрөг хүчнийг дэмжигчид цагдаа хүчнийхэнтэй мөргөлдөж улмаар мянгаад хүнийг баривчлан саатуулжээ. Америкийн нэгдсэн улс тэргүүтээ холбоотны хүчний дэмжлэгийн дор Сирийн Рака хотыг лалын зэвсэгт дайчдаас чөлөөлөхөөр тулдаж байгаа Сирийн ардчилсан хүчний Курдийн дайчид хуучин хотын хананд тулж очижээ. Сирийн Рака хотыг чөлөөлөх ажиллагаа 7 хоногийн өмнөөс эрчимжиж Курдийн дайчид Исламын улс бүлэглэлийн зэвсэгт дайчдыг хотоос үлдэн хөөхийн тулд цэргийн өргөн хүрээний ажиллагаа явуулж байгаа юм. Курдийн дайчид даваа гарагт Рака хотын зүүн хэсэг рүү дайралтаа үргэлжлүүлж аль санаа аж үйлдвэрлэлийн дүүргийн хяналтанд оруулжээ.
Гэсэн хэдий ч хотод исламын зэвсэг дайчид бүгсээр Курдын дайчдад ширүүн эсрэг хүсэл үзүүлсээр байна. Курдын дайчид Рака хотын хуучин хотын хэсгийг зэвсэг дайчдаас чөлөөлөхөөр өнөөдөр дайралтаа эрчимжүүлжээ. Америкийн цэргийн тусгай хүчнийхэн Филиппиний цэрэг аримд улсынхаа өмнөд хэсгийн Марави хотыг Мавте гэж өөрсдийгөө нэрлсэн исламын радикал бүлэглэлийн зэвсэг дайчдаас чөлөөлөхөд дэмжлэг үзүүллээ. Энэ талаар Манилагийн хэрэгчид мэдэгджээ. Филиппиний өмнөд хэсгийн Миндано арал дээр байрлах Марави хотыг исламын зэвсэг дайчид булаа эзлээд байгаа юм. Марави хот сүүлийн бараг 2-7 хоногийн туршид зэвсэг дайчдын бүслэлтэд байгаа юм. Филиппиний эрх хэрэгчид хотыг чөлөөлөх ажиллагаа явуулж байгаа ч одоогоор бүрэн чөлөөлж чадаагүй байна. Napaka-importante itong buwan na to, Ramadan, fasting. Wala kami sa mga pamilya namin, dapat yung pagsisimba namin. Тусгаар тогтнолоо биедаан зарлан тунхагласан Косовод парламентын ээлжид бус сонгуул явагджээ. Сонгуул амжилттай болж энэ улсын экс ерөнхий сайд Рамуш Харадинайн тэргүүлж байгаа нам эвсэл тэргүүлсэн талаар их сурвалжууд мэдээлж байна. Косовогийн сонгуулийн төв хорооноос мэдээлж байгаагаар нийт саналын хуудасны 91%-ийг тоолж дууссаны дараах байдлаар Косовогийн ерөнхийлөгч Хашим Таачигийн ардчилсан нам болоод Косовогийн ирээдүйн төлөөх хивслийн хүчин 34.5% саналаар тэргүүлж байна. Тэгвэл Косовогийн улс төрийн 2 дахь гол хүчин болох тусаар тогтнолын нам 26.6% саналаар удаалжээ. Түнчлэн сонгуулийн 3 дугаар байранд дундыг баримтлагч Сарнайн эвсэл 25.8% саналаар орж, Сербийн жагсаалт нам 5.5% саналтай араас нь жагсжээ. Косовогийн парламентын ээлжид бус сонгуульд иргэд сонгогчдын 41% нь оролцсон дүнтэй байна. Хятадын China Eastern Airlines агаарын тээврийн компани Австралийн Сидней хотын нисэх буудалд яаралтай болт хийжээ. Сиднейгээс Шанхайг зорин хөөрсөн Airbus 330 онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарч цоорсноос онгоц яаралтай эргэн газардсан байна. Онгоц нисэх буудлаас хөөрөө цаг болсны дараа нисгэгч нь Сидней нисэх буудалд холбогдож хөдөлгүүрт нь гэмтэл гарсан учраас эргэж газардах зөвшөөрөл хүссэн байна. Онгоцонд явсан зорчигчдын ярьснаар хөөрөө дудаагүй байдал онгоцны зүүн хөдөлгүүрт чанга дуурч улмаар бүхээгт угаар үнэртэж эхэлжээ. Сүүлд интернетэд онгоцны хөдөлгүүр цоорч том нүх үүссэн фото зургийг байрлуулсан байна. Онгоцны багийнхан хөдөлгүүрт гарсан гэмтлийг зөв тогтоож шуурхан арга хэмжээ авсны дүнд Сидней нисэх буудалд эргэн аюул осолгүй газарджээ. Америк нэгдсэн улсын тэргуун хадагтай Мелания Трамп хүү Бероны хамтаар цагаан ордонд албан ёсоор нүүн иржээ. Дональд болон Мелания нар 11 настай хүүгээ дагуулan Нью-Йоркоос Вашингтон хотно ерөнхийлөгчийн онгоцоор ирсэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн даруйдаа цагаан ордонд суурьшсан ч Мелания хүүгийнхээ хичээл сургуулийг нь завсардуулахыг хүсээгүй учраас Нью-Йоркод үргэлжлүүлэн амьдарч байсан юм. Тэгвэл Трамп Мелания нарын хүү Бероны хичээл сургууль амарснаар Америк нэгдсэн улсын төрийн тэргүүний гэр бүл халуун ам бүлээрээ цагаан ордонд суурьших болсон байна. Берон Трамп өнгөрсөн хугацаанд Нью-Йорк хот дахь Трамп Тауэрт ээжийнхээ хамт амьдарч хичээл сургуульд үргэлжлүүлэн суралцаж байжээ. Тэгвэл тэргүй хадагтай Вашингтон руу цагаан ордонд амьдрахаар шилжсэн мэдээлэл Нью-Йоркийн иргэд таатай ханджээ. Учир нь ажил хэрэгч Нью-Йорк хотын Трамп Тауэр орчмын дүүргийг өндөржүүлсэн хамгаалтанд байлгаж байснаас тэр хавийн замын хөдөлгөөн саатаж төвжрэл үүсэж байсан юм. Эгийн тэнгисийн орчимд хүчтэй газар хөдлөлт олжээ. Газар хөдлөлт Эгийн тэнгис дэх Грекийн арлууд болоод Туркийн баруун эргийн нутгаар болсон байна.
Землетрясение магнитудой 6,3 произошло в понедельник в Эгейском море между... Эгийн тэнгис 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт Туркийн Измир хотоос баруун хойд зүгт 80 км-ийн зайтай газарт, Грекийн Митилиний арлаас баруун өмнөд зүгт 30 км-ийн зайтай газрын 10 км-ийн гүнд байжээ. Гамшигт үзэгдлийн улмаас Грекийн Лесбос арлын цэцэргааны төв болох Митилиний хотод Орос улсны барилга байшин нурж сүйдэн 1 хүн амиа алдаж 10 хүн гэмтсэн байна. Түнчлэн автозамууд хаагдан түүжигджээ. Турецкого города Измира и в 30 километрах к юго-западу от греческого Митилини, административного центра острова. Америкийн Forbes сэтгүүл дэлхийн шоу бизнес спортын салбарын хамгийн өндөр ашиг орлого бүхий оддыг хөрөнгө орлогоор нь жагсаажээ. Жагсаалтад 2016 оны 6 дугаар сарын сараас 2017 оны 6 дугаар сар хүртэлх бүтэн жилийн хугацаанд ашиг орлогоороо тэргүүлсэн оддыг багтаасан байна. Forbes сэтгүүлийн жагсаалт ихний байрыг Америкийн рэпер John Combs буюу Puff Daddy нэртэй алдартай уран бүтээлч $130 сая ашиг орлогоороо тэргүүлжээ. Тэрээр сүүлийн жилийн хугацаанд Bad Boy финалийн Reunion аялан тоглолтоо хийж Францын Ciroc брендийн реклам, сурталчилгааны гэрээнээс ихэд ашигтай ажилласан байна. Жагсаалтын 2 дугаарт Beyoncé Lemonade цомог болоод дэлхийг тойрон хийсэн аялан тоглолтоороо өнгөрсөн 1 жилд $105 сая ашигтай байжээ. Тэгвэл 3 дугаар байранд Английн зохиолч John Rowling $95 сая ашиг орлогоороо багтсан байна. Тэрээр Forbes-ийн жагсаалтын топ 10-т хэсэг хугацааны дараа эргэн ирж Гарри Поттер хараагдсан үр ном болон шинэ кино зохиолоо бичин ашигтай ажиллажээ. Жагсаалтын 4 дугаарт Канадын рэпер Drake буюу Aubrey Graham $94 сая орлогоороо багтсан байна. Эхний 5 байрыг Португалийн хөл бөмбөгчин Cristiano Ronaldo $93 сая орлогоороо хаажээ. Жагсаалтын топ 10 түнчлэн Канадын дуучин Adele Tesfaye буюу Weeknd, радиогийн хөтлөгч Howard Stern, Английн Coldplay хамтлаг, зохиолч James Patterson, мөн саксон бөмбөгч LeBron James нар багтжээ. Арангурын цагийн мэдээ танилцууллаа. Мэдээний төгсгөлд энэ өдөр түүхий хуудаснаа болон хүлээ авч үзсэн нь. Өнгөрсөн онд бүр эрхийн хугацаанд улс хурлсан Нэгдсэн улсны байгууллагын 8 дахь ерхий наримчгийн дарга Бан Ки-мун өнөөдөр 73 нас хүрч байна. Өмнөд Солонгосын дипломатч тэрээр 2004-өөс 2006 онуудад Бүгд найрамдах Солонгос улсын гадаад хэргийн сайдаар ажилласан. 2007-оос 2016 онуудад 2 бүр эрхийн хугацаа дараалан Нэгдсэн улсны байгууллагыг тэргүүлжээ. Британийн The Independent сониныг үндэслэгчдийн нэг Английн сэтгүүлч хэвлэл нийтлэгч Андреа Уитхэм Смит 1937 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр 1986 онд хараат бус үндэсний өглөөний сонин болох The Independent-ийг санаачилсан байна. 2016 оны 3 дугаар сараас энэ сонин цаасан хувилбарыг халж зөвхөн онлайн хувилбараар уншигчдад хүрэх болжээ. 12 хоногт Норма Джейн Мортенснийг 1926 оны энэ өдөр төрсөн их кино монтажчин Gladys Pearl бусдад үрчлүүлжээ. Норман Джейн Мортенс нь хожим нэр алдран дэлхийд дахинаа төгссөн Холливуудын нэртэй жүжигчин Мэрилин Монро юм. Америк нэгдсэн улсын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт 1942 оны 6 дугаар сарын 13-нд стратегийн удирдлагын алба байгуулах зарлиг буулгажээ. Хожим энэ байгууллага нэрээ өөрчилж Тагнуулын төв газар болсон байна. Японы үндэсний шишэ баг Италийн Милан багийн хагас хамгаалагч Кейсуке Хонда өнөөдөр 31 нас хүрч байна. Кейсуке Хонда нь Оросын ЦСКА багийн бүрэлдэхүүнд 2-5 Оросын цомын эзэн болжээ. Японы үндэсний шишэ багийн бүрэлдэхүүнд 2010 онд дэлхийн аврах шалруулах тэмцээнд оролцож байсан юм. Игчдүү Олснууд өнөөдөр 31 нас хүрч байна. Mary Kate Olsen болон Ashley Olsen нар анх 2 настайдаа гэр бүл кинонд тоглож жүжигчний гараагаа эхлүүлжээ. Оросын домогт хоккейчин Павл Бурьегийн баг дүү нэртэй хоккейчин Валерий Владимирович Бурье 1974 оны энэ өдөр мэндэлжээ. Америкийн нэртэй жүжигчин Тим Аллен өнөөдөр 64 нас хүрч байна. Аллен 1995 онд Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг эрэгтэй энэтмэн киноны жүжигчний шагнал хүртжээ. Мөн хүүхэлдэйн кинонд чадварлаг дуу оруулсныг нь өндрөөр үнэлж 1999 онд Диснейн домог гэж өргөмжилсөн байна. Мөн телевизийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Холливуудын алдрын гудамжинд нэрийн одтой болжээ.
Якутад алмаас эртний хамгийн том анхны орд газар олж илрүүлснийг 1955 онд анх олонд зарлажээ. Хожим энэ орд газрыг Мир буюу Инхтайван гэж нэрлэсэн юм. Энэ орд газар нь 68 сая тонн алмаас эрдний нөөцтэй. Жилдээ 1.5 сая тонн хүдэр олборлдог байна. Дэлхийн хамгийн анхны сансар судлалын музей хойд хөршийн Калуга хотноо байрладаг. Музейн шав тавих ёслол 1961 оны энэ өдөр болсон байна. Музейн шав тавих ёслолд хүндрэлтний анхны сансрын нисгэгч Юрий Гагарин оролцжээ. Английн физикч гэрлийн долгионы онолыг санаачлагч Томас Юнг 1973 оны энэ өдөр мэндэлжээ. Саудын Арабын хаан Халид 1982 оны энэ өдөр хороогийн мөнхцийг үзүүлжээ. Хаан ширээг түүний хүү Фахад залгамжилсан байна. Америк нэгдсэн кино жүжигчин Крис Эванс өнөөдөр 35 нас хүрч байна. Крис Эванс гайхалтай дөрөв, өшөө авч зэрэг олон кинонд дүр бүтээжээ.